амжиргааг ингэж өөрийнөөсөө нь хүүлж ингэж амьдрна гэдэг. Тэгэхээр энэ банк санхүүгийн системтэй бас уймаар байгаа. Ер нь төр өөрөө энд онцгой анхаарал хандуулахгүй бол энэ баячуудыг тэтгэдэг, банкийг тэтгэдэг энэ халамжийн энэ одоо тогтолцоо чинь өөрөө бүх нийгмийг дарж унагч байна гэдэг нь одоо бол тодорхой болж эхэлж байна л да. Тэгээ энийг бол банк санхүүгийн системтэйгээ одоо нийгмийн халамжийн тэр бодлоготойгоо бүгднийг ингэж уйж цогцоор нь авч ярих ийм цаг бол биднэрт болцсон гэж ингэж бодож байгаа юм. Ер нь бол зүгээр тэдгүр цалин энэ бүх асуудал чинь өмнөдөө бол доороо хаанаач хүрэхгүй байна. Тэтгэврээ өнөөдөр сар болгон авч идэж байгаа ахмад гэж байхгүй шүү дээ. Бүгдээрээ 17, 18 он, 18, 9 он хүртэл бүгдийн зээлэнд авцсан. Тэгээд тэр нь зээлийн хүү бол маш өндөр 18%. Энэ чинь бол зүгээр ашиг олж шүү дээ. Тэр өөрийнх нь мөнгийг өөрт нь хүүлж ашиг олж байгаа. Энэ системийг яаралтай эхлээд зэгцлэх ёстой гэсэн ийм тодорхой байр суурь манай эзлэг баримталж байгаа. За тэтгэврийн асуудалтай холбоотой олон асуудлууд байгаа л да. Жишээ нь би хувь хүний хувьд бол одоо 41 настай. Тэгээд ирээдүйдээ тэтгэврт гараад зөвхөн тэтгэврийнхаа мөнгөнд одоо найдаж амьдрна гэж бол бодохгүй байна. Тийм болохоор одоо ирч хүчтэй залуу цагтаа бол аль болохоор мөнгөнийхөө зарцуултыг зөв хийгээд аль болохоор бас хувийн одоо хадгаламжаараа нас дээр гарсан үед одоо амьдрахын төлөө хичээж амьдарч байгаа одоо би зөвхөн хувь хүний зүгээс одоо үзэгчдэд зориулаад хувь бодлоо хуваалцахад тэтгэврийн хэмжээ болон бусад асуудал бол зөндөө байгаа юу вэ гэхээр нэгдүгээр хэмжээ байна. Яг бусад одоо оролцогчдын маань хэлсэнчлэн хэмжээ бол хангалтгүй. Тэтгэврийн мөнгөөрөө амьдрна гэж бол найдваргүй. Ихэнх хүмүүс одоо үр хүүхдтэйгээ хамтарч амьдраад үр хүүхдүүдийнхээ орлогонд найдаж амьдраад харин тэр зээлийг болохоор тулгамдсан хэрэгцээ шаардлагатай тохируулж бас зээлдэг юм шиг байна. Би тэгж бас зарим нэг хэсэг бүлэг тийм хүмүүс байна. Хоёрдугаарт насны асуудал байна. Зарим хүмүүс яг уянгаа гишүүний хэлсэнчлэн зарим эрт тэтгэврээтэй гарах сонирхолтой байна. Зарим нь болохоор боломжтой хөдөлмөрлөх одоо сонирхолтой ийм байгаа үедээ бас ажил хөдөлмөр хийхийг зорж байна. Гуравдугаарт нь болохоор бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тухайн үед одоо тухайн тэтгэврийн хэмжээ дажгүй сайн байсан боловч инфляцийн түвшин эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулаад мөнгө нь одоо мөнгө иш олцоод инфляцтайгаа уялдуулж бид нар бол төдийлөн жил болгоно энэ амжитгүй ийм асуудал байна. Дөрөвдүгээрт нь болохоор тэтгэврийн даатгалын сан гэж байгаа. Гэтэл манай даатгалын санд өнөөдөр хэдэн төгрөг байгаа илээ. Угтаа бол тэр хомигдсон мөнгийг одоо нөгөө ирээдүйн өв сан гэдэг шиг яг адилхан тухайн хүний хуримлуулж төлсөн мөнгийг үржүүлж явах хэрэгтэй. Өнөөдрийн мөнгөний үнцэн гэж асуудал байдаг шүү дээ. Өнөөдрийн төлж байгаа мөнгө ирээдүйд тэр үнцэнтэй биш. Үнцэн нь алдагдсан байна. Тэгэхээр тухайн үед нийцүүлэхийн тулд тухайн мөнгийг үржүүлж өсгөж явах хэрэгтэй. Мэдээж үе үеийн одоо хөдөлмөр эхэлж байгаа залуучууд сангийн мөнгөнд мөнгө нэмээд тухайн мөнгө нас дээр гарсан үед бусад одоо ахмадуудад төлөгдөнө. Гэхдээ энэ даатгалын сангийн менежмент удирдлагын асуудал бол маш чухал. Тэгээд 5 дугаарт нь бол тэр даатгалын санд мөнгө байсан байгаагүй тэр зарцуулалтын асуудал маш чухал. Аливаа зүйл бол нээлттэй ил тод байх ёстой. Тэр утгаараа ард түмэн дуу хоолойгоо гаргах боломжтой байх ёстой. Тэгэхээр нийгмийн одоогийн бүгднтэй санал нэг байна л да. Нөгөө одоогийн нийгмийн даатгалын хөрөнгө хэмжээ бол хангалтгүй байгаа. Сүүлийн 4 жил гэдэг юм уу инфляц 8-аас 10%-аар унссан. Энэтэй зэрэгцэж бол энэ тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж чадаагүй тийм ээ. Тэгэхээр энийг яаж нэмэх юм гэхээр дөрөвний л ярьсан нөгөө ажлын байрыг одоо монголчууд бий болуулж монголчууд өөрсдөө хөдөлмөрлөж эхлэхгүй бол дөрөвний яриад байгаа. Нийгэм даатгалаар бүх маш шийддэг халамж ус болчих гээд байна. Тийм учраас эдгээр сайд дээр ачаал айгүй хэрж байна. Яг тэгвэл ахмадуудад тэтгэж явах хэвээр тижээж явах хэвээр өр хүүхдүүд маань ажилгүй орлогогүй байгаас болоод эргээд тэднийх одоо юу гэдгийг нийгмийн даатгалаар авж байгаа юугаар эргээд тийжлэх ийм асуудал байна. Сонгогчтой уулзаад явж байгаа хөвчүүд хийж байна. Уул нь болдог бол энэ нөхдүүдийг ажилд явуулчих юмсан. Тэгвэл би зүгээр ингээд эвтэйх амьдрах болцоо бол байх. Харамсалтай нь ердөөсөө тийм болцоо алга. Хүүхдүүдээ сурах болцоо алга гэж хэлээд байна. Тэгэхээр энийг л одоо хурдан засахын тулд төр засгийн бүгдээрээ тойрч сууж хагаад тэр Монгол улс орлогоо яаж нэмэгдүүлэх. Цөөн хэдэн хүн орлоготой болдог, хит баян болдог энэ байдлаа яаж засах уу гэдэг дээр нэг бүгдээрээ нүрээр харж чад ярилцсан байна. Ингэхгүй болохоор л нийт иргэдийн маань амьдрал тэр чигээрээ доошлоод байдаг. Зөвхөн сонгуул гэдэг юм уу? Зөвхөн одоо нэг удаагийн өөрсдөө ашигтай шийдвэр гаргахын тулд халамжийн бодлогоороо дамжуулж одоо нөлөөлөхийг оролддог ийм мөр бол орж ийн шүү дээ. Тэр энийг л засмаар байна. Дараагийн оролцогч. Тэгэхээр өнөөдөр энэ одоо мөрдөж байгаа тэтгэврийн даатгалын тогтолцоо маань өөрөө нэг шатлалтай энэ тэтгэврийн даатгалын тогтолцоо байгаа.
Энэ өнөөдөр ахмадуудын маань амжиргааны нөөц хэрэгцээ хангах хэмжээнд одоо тэтгэврийг тогтоож олох боломж байхгүй байна. Тэгэхээр бид нар энэ 2012-оос 2016 онд засгийн газрын мөрөө хөтөлбөрт юу гэсэн гэхээр тэтгэврийн олон шатлалтай буюу одоо 3 шатлалтай тэтгэврийн тогтолцоог хуульчилъя гэдэг. Энд бол нөгөө түрүү ярьж байгаа суур тэтгэврийн тогтолцоо бий болгоё. Хоёр дахьт нь одоогийн байгаа тэтгэврийн тогтолцоо хадгалъя. За гуравт нь нэмэлт тэтгэврийн сан бий болгоё гэж. Тэгээ энэ гурвын бий болгосон тохиолдолд одоо ах насны амжиргааны наад хэрэгцээг хангасан тэтгэврийн одоо хувь хэмжээг тогтоох боломж бүрднэ гэж харж байгаа. Хоёрдугаар тэгвэл өнөөдөр тэтгэврийн даатгалын санд бол үндсэндээ ямар ч одоо хоримтлал байгаагүй. За сая ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль баталснаар анхудаа өнөөдөр Монголын төрөөс одоо тэтгэврийн даатгалын санд 3 их найд төгрөгийг бол байршуулсан. За энэ 3 их найд төгрөгөөс одоогийн байдлаар бол нэг 900 гаруй төгрөг төгрөг бол ипотекийн зээлийн санхүүжилтээр бол гарсан. За энэ бол анхудаа Монгол улсад урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын сан одоо бүрдүүлэх. Энэ сан маань цаашдаа өөрөө тэтгэврийн одоо хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бол хөрөнгө бий болох юм боломжийг бүрдүүлж байгаа. 2030 он хүртэл бол үндсэндээ энэ ирээдүйн тэтгэврийн нөөц санд бол одоо ямар нэгэн байдлаар хүрэхгүй. Энэ нөөц сан бол өөрөө өсөж ярвжиж явах ёстой. Сая манай одоо мөнх соёлын яриад байгаа 41 настай хүмүүс маань тэр үед одоо 2030 оны үед шинэ тэтгэврт ойртож байна. Тэр үед бол тэтгэврийн даатгалын сан маань бас одоогийн шиг юм оргуу болсон байхгүй. Тэр үед бол хөрөнгөлт бий болно гэж бид тооцож байгаа. Нөгөө талдаа бол өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ маань үндсэндээ 251 мянган төгрөг байгаа. Сая 21 мянгаар нэмэгдсэн. За 12 онд бидний ажил авахд бол тэтгэврийн дундаж хэмжээ 222 мянга байсан. Одоо тэтгэврийн дундаж хэмжээ 306 мянга 200 болсон байна. Тэгэхээр өндөр тэтгэвртэй гэдэг бас биш шүү дээ. Одоо манай цэргийн ихнээс эхлүүлээд өнөөдөр саяас дэш төрний одоо тэтгэвэр авч байгаа иргэд бол иргэдийн тоос үйлдэл эрс нэмэгдсэн. Тэгэхээр тэтгэврийн одоо шинжилгээг бол бид нэг аргатай хийх ёстой. Тэтгэврийн талаар төрөөс өрөх бодлогыг бол бид их хурлаар батлуулсан. За дараагийн асуултыг тавья. Цаашдаа хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх шаардлага байна уу? Ер нь өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог илүү хангах шаардлагатай гэж үзэж байна уу? Аль эсвэл төрөөс зохицуулдаг одоогийн хэлбэр зарчмыг хэвээр хадгалах хэрэгтэй юу? За дөрөвт би үлээ тийм. Яг бид нар эхлээд нөөц бололцоо би бол зүгээр шууд яг янз бүрийн төрөл хэлбэрүүдийг одоо санал болгож сая эртнээс сайд ярьлаа. Гэхдээ бид нар бүхэлд нь нөгөө эдийн засгийнхаа боломж бололцоо бүхлээр нь ингээд хараад үзвэл асуудал их өөр байгаамаа. Жишээ сая эрдэнэ сайд ярьлаа л да. Бид нар бас энэ их хурал дээр бас би арай л өөр байр суурьтай байсан. Тухайлбал энэ тэтгэврийн сангийн тодорхой хэсгийг ипотекийн зээл рүү оруулъя гэж ингэж ярьсан тийм. Тэгэхээр энэ бол яаж байгаа вэ гэхээр энэ ипотекийн зээл чи юу вэ гэж бодохоор орон сууц барьж байгаа хэсэг рүү. Өөрөөр хэлбэл худалдан авалтыг ингээд дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл орон сууцны салбар, барилгын салбар бол маш их мөнгө гадагш нь урсгадаг салбар л да. Зүгээр нийт эдийн засагтаа бодоод үзэх юм бол тухайн тэтгэврийн даатгалын сан дээр бол их зүгээр зөв харагдаад байж магадгүй. Гэхдээ энэ мөнгө хааш нь урсаад хэнийг тэтгээд байна гэх юм бол цэвэр нөгөө мөнгөтэй хэсгээ. Нийгмийн одоо дунджаас дээш хэсгээ. Тэгээ дээрэс нь бүр тэр тусмаа маш их хөрөнгө мөнгийг валютыг гадагш нь урсгадаг ийм барилгын салбар руу ингээ яваад байгаа байхгүй. Тэр нь юм нэг цогцоор нь харахгүй бол энэ нэг л тийм буруу ерөнхийдөө зөв биш. Явандаа энэ чи явсаар байгаа л энэ систем өөрөөгөө дарж унах юм руу яваад байгаа юм л да. Аяр би оронд нь юу санал болгож байсан гэхээр яг энэ асуудлыг хилцэж байхад хэрвээ бид нар ипотекийн зээл барилга байшин барьдаг хэсэг рүүгээ энэ мөнгнөөс зүгээр хэвтүүлж яхаар ингээд гаргая гэж байгаа бол тэгвэл худалдаж авдаг хэсэгтээ бас тодорхой дэмжлэг үзүүлэл яасан юм бэ? Тэгвэл нийгмийн тодорхой нутааны асуудлыг шийдэх, гэр ороолын асуудлыг шийдэхэд нь илүү дэмжлэг болох байна л да. Тэр барилга барьж байгаа хэсэг бол тансаг зэрэглэлийн жирийн иргэнд наалтахгүй ийм байруудыг олноор нь бариад борлуулад байдаг. Яг энэ хэрэгцээтэй байгаа зах зээл рүүгээ тэр ипотекийн зээл чинь бас орж чадахгүй байдаг. Ингээд ийм нэг зовлон байгаад байгаа. Зөвхөн бид нар тэтгэврийн даатгалын санд хоримтлуулж байгаа тэр мөнгө өөрөө аль салбар руу юу л чиглэж өсөх вэ гэдэг нь бол бас их том асуудал болчиход байгаа юм л да. Бид нар яг иймэрхүү байдлаар яагаад байх юм бол энэ даатгалын сан өөр эрсдэлд учрна. Тэр бид нар энэний эрсдлийг нь хэн хариуцах юм бэ гэж. За мэдээж төр хариуцах болно тий. Тэгэхээр төр өөрөө ийм бодлогогүй системгүйгээр зөвхөн тухайн үед байгаа нэг эрх барьж байгаа хэсэг хүний ашиг руу ч юм уу чиглүүлээд ийм их мөнгөө ингэж гаргаад авах юм бол энэ өөрөө явандаа бүр
Ялангуяа бидний үеийн тэтгэврээр бол хэрэгсэл учрах байх л гэж гэсэн болгоомж бол надад бол байгаа юм хувийн хувьд. За дараагийн бол. За би уянга гишүүний хэлсэн дээр өргөлжлүүлж хэлэхэд энэ ипотекийн зээлтэй холбоотой бол олон одоо ийм асуудлууд байгаа. Өмнө нь би эдийн засагчийн хүний хувьд хилцүүлэлт оролцож исэн сэтгүүлчдийн клуб дээр болсон. Тэгэхээр нэг талдаа мэдээж өөр асуудал урдчлаад ярьж байна. Иргэдийн эрэлт хэрэгцээ бол маш их байгаа. Орон байрны эрэлт хэрэгцээ, чанартай эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, чанартай боловсролын эрэлт хэрэгцээ байна. Ингээ орон байр гэд бүгд. Гэхдээ энийг бол би жишээлбэл хүн төвтэй хүнээ дээдлсэн бодлого гэж үзэж байгаа. Өнөөгийн байдлаар хүн болгонд эрэлт хэрэгцээ байгаа нь юу вэ гэхээр мэдээж гэр хороолд амьдарч байгаа хүмүүс нь олон шалтгаанаар орон байртай, орон сууцтай болохыг хүсэж байна. Тэгэхээр тэрний төлөө мэдээж одоо урдчилгаа төлбөр нь бага, зээлийн хүнд бага байх нь сайхан. Гэхдээ нөгөө талаар би одоо эдийн засгийн үед байнга хэлээд байгаа шүү дээ. Бүх одоо нөөц боломжоо хараад том зургаар сэтгэхгүй бол нэг хэсэг туслах гэж чаад нөгөө хэсэгтээ дарамт учруулах. Тэгээ эдийн засаг хэрвээ бүтнээрээ ингээд ганхаж эхлэх юм бол нөгөө хэсэг иргэд одоо ашиг тусаа авсан орон байртай болсон байлаа гэд эргээд байрны үн унах. Эсвэл нөө зээлээ төлж чадахгүй байдалд орох, ажилгүй рүү орох гэх мэт олон асуудлыг дагуулах байхгүй юу. Тэр утгаараа би бас уянга гишүүнтэй санал нэг байгаа. Зөв-зөвтэй иргэдэд бодсон оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ даацаа зөв тооцох хэрэгтэй. Иргэд эргээд өнөөдөр энийгээд маргааш уйлах ёсгүй гэдгийг л хатуу хэлмээр байгаа. Хоёрдугаарт нь тэтгэврийн одоо тэр данстай холбогдуулаад ер нь бол хувь хүнд сонголт байх ёстой гэж үзэж байгаа. Мэдээж ажил олгогчийн зүгээс дэмжих ёстой. Тэр нэмэлт 10% төлөх ёстой. 11 хувь хүн бол бас өөрийнхөө 10% төлөх ёстой. Гэхдээ зарим одоо хувь дээр нь сонголт байж болно тий. Хэрвээ одоо төрийн одоо энэ үйлчлэгээ дансанд нийгмийн даатгалд 100% итгэлтэй биш байл хувийн сонголтоо бас хийх боломж авах ёстой. Хоёрдугаар болохоор бүр түрүүн би нээлттэй ил тод байдлын асуудлыг яагаад ярьсан бэ гэхээр өнөөдөр би даатгалд мөнгөө төлж чинь дараа нь 10 20 жилийн дараа мөнгө амаар байгаа байхгүй юу. Тэгэхэд буруу хөрөнгө оруулалт эсвэл буруу эрх баригчдаас буруу улс төрчдөөс шалтгаалаад тэр эрсдэл үүрмээргүй байгаа учраас тэрний ил тод нээлттэй байдал удирдлага менежментийн асуудал өнөөдөр аягүй чухал болчиход байгаамаа гэдгийг хэлмээр. Тэгээ өнөөдөр бид нар хэлж байгаа өнөөдрийн энэ тэтгэврийн тогтолцоо маань зарим тохиолдолд зарим хэсэг хүмүүст бол маш их одоо дундаж давхад байжаа тэтгэвэр дарангуудаа эмзэг бүлэг рүү ядуу бүлэг рүү шилжих ийм хэцүү байдалд ороод энэ асуудлыг цогцоор нь шийдэж өгөөч гэсэн хүсэлтүүд нэлээд ирж байгаа. За тэгэхээр хувийн хвшил ер нь энэ төрлийн зарим үйлчлэгийг авч явах хэрэгтэй гэвэл би авч явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол одоо түрүү хэллээ Эрдэнэ сайд дээр хамаг ачаалал гэхээр нөгөө эдийн засгийн өсөлт нийт эдийн засгийн төлөв байдлаас болоод ихэнх нь халамж орчдөг. Тэгэхээр энэ ачааллыг бууруулах хэрэгтэй. Энэ ачааллыг төр бол илүү одоо тэр бүтээн байгуулах тийм ээ монголчуудыг нэг зорилготой болох энэ ажил руугаа анхаарал илүү хандуулахгүй бол халамж талаа анхаарал авах юм бол даахгүй болно гэж түрүүнээс хэлж байна. Тийм учраас хувийн хвшилд энэ тэтгэврийн санг удирддаг, тэтгэврийн санг зохион байгуулдаг, тэтгэврийг одоо үйлчлэг үзүүлдэг юмнууд бол байх нь зөв баха. Мөн уянга гишүүний болгоомжлол бас зөв л дээ. Тэр үйл ажиллагааг явуулж байгаа тэр компаниуд гэдэг юм хувийн хвшлийнхэн бол тодорхой хэмжээний одоо хяналтанд орох гэдэг юм хариуцлага хүлээх ёстой. Энийг баталгаажуулж өгөх тал дээр бол одоо тэр хувийн хвшлийн хамтын ажиллагаа байх ёстой. Тэгэд Монгол төр бол өнөөдөр илүү одоо халамжийн гэдэг талаасаа илүү бүтээн байгуулалтын тал руу явах цаг болчих. Ингэхгүй бол бид нэр одоо энэ нэг яриад шүү дээ. Даацаа даахгүй унах ийм одоо айгүй ойрхон цаг хугацааны эрсдэл байна. Одоо хүн амын насны пирамидыг аваад үзэх юм бол мөнх соёлын хэлж байгаагаар 20-25 он гэхэд бол тэтгэвэр авах хүний хэмжээ бол эрс нэмж. Харин ажиллаж байгаа залуучдын та буурч байгаа. Тэгэхээр энэ пирамидыг харах юм бол бид нэр энд угтсан бас Эрдэнэ сайдын хэлж байгаа тэр сангуудыг бий болгох ажил одооноос явуулахгүй бол бид нэр түрүүний хэлснээр энэ нийгмийн даатгал тэтгэврийн сангаас болж бас нэлээд хүнд хямралд орох бас эрсдэл байгаа л гэж харагдаж байна. Тэгэхээр өнөөдөр насжилтын асуудлыг бид нар зөв тооцох хэрэгтэй л да. Тэгэхээр 2030 оноос эхлээд Монголд бол насжилт эхэлнэ. Тэгээ одоогийн байгаа өнөөдөр бол хүн амын цонх үе буюу нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам бол хамгийн өндөр хөвтэй байгаа цаг үе л дээ. Үүнээр одоо хөгжсөн орнуудын хамгийн одоо хөгжлийн гол яг цикл бол яг энэ үед таарч ирсэн. Тэгэхээр манайх бол өнөөдөр энэ хөдөлмөрийн зөв бодлого явуулж чадах юм бол өнөөдөр эдийн засгийнхаа зөв хуваарлтыг хийж чадах юм бол энэ одоо өсрөнгөө хөгжих хүн амын энэ таатай үе байгаа. Тэгэхээр насжилтын үе бол. Гэхдээ 2090-ад энэ насжилтанд бэлтгэхийн тулд өнөөдөр ирээдүйн төрийн нөөц сангаа бид байгууллаа. Тэтгэврийн талаар төрөөс бодлогоо батлууллаа.
хүн амын насжилтад бэлтгэх асуудлыг бол үе шаттайгаар эхлүүлж байна. Тэгэхээр энэ бол одоо өнөөдөр огт хийгдэг асуудал биш хийгдээд явж байгаа. Нэг талдаа нөгөө талдаа манай би уянгаа гишүүндээ зарим нэг өндөр нийцчин зарим нь бас жоохон санал зөрүүлэн л дээ. Тэр бас энэ их хурл дээр энэ асуудал ярьж хахад маргаалж бэлтгэлжсэн зүйлүүд бий. Тэгэхээр энэ юу гэхээр энэ ипотекийн зээл бол зөвхөн барилга барьж байгаа хэсэгт очиж байгаа мөнгө шээ. Энэ ч өөрөө байр орон сууцнд орж байгаа иргэдэд маш том боломжийг олгож байгаа.